Чухал асуудлаар чухал хуулийн төслийг санаачилсан Салдангийн одон туяа гишүүн талархал илэрхийлье. Нэгдүгээрт бол энэ хүний эрхийн асуудал бол жижиг гэлтгүй олон хуулийн салаам өчрүүдээр зөрчигдөд байгаамаа. Тэгээ энийг ер нь бид нар том зургаар нь хараад хаана ямар зөрчил асуудлууд байна, хаана хийдэл давхцал байна, хаана хүний эрхийн зөрчил үйлдэгдэд байна гэдэг дээр бол нэг бүрчлэн ингээд анализ дүгнэлт хийж ажиллах ёстой. За энэ 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар би энэ инквайр сайтыг хуулийн сайт хийж яхад нь лавлага авч ирсэн хүний эрхийн дэд хорон дээрээс ер нь энэ цэргийн ангууд болон энэ хууль сахиулах байгууллагуудад гарсан зөрчил, хүний эрхийн зөрчил, тэнд амь насаа алдсан хүмүүс ямар шалтгаан нөхцлөөр алдсан, тэнд тодорхой хэмжээнд дарамт зодуурд орсон хүмүүс ямар шалтгаанаар байсан бэ гэдэг дээр ингээд нэг бүрчлэн судалгаа хийлгүүлээд сүүлийн ингээ 25 жилийн дүн мэдээ тайланг авсан. За ингээ харж байхад бол хэд хэдэн ийм онцлог шалтгааны үүднээс ялангуяа энэ цэргийн алба хааж байгаа хүмүүсийн донд зөрчил гардыг байна. За нэгдүгээрт нь бол тэр амин оролтын индексийг нь харахаараа хамтран амьдрагч, скул эхнэр, скул найз охинтойгоо муудалцсан гэсэн шалтгаанаар маш олон хүмүүс амин орсон. За бусдын биед халдаж гэмтэл учруулсан энэ тохиолдлууд нь маш жижигхэн үл ойлголцлууд, соёл буруугаас тэгээ энд авагдж байгаа мэдээллүүдийг ингээд үзэхлээр ялангуяа бусдын биед халдсан хүмүүстээр ингээд шалгалт явуулаад үзэхлээр хүний эрхийн суурь мэдлэг муутайг харагдаж байгаа. Хэрвээ тэр хүмүүст тодорхой хэмжээнд сургалт явуулсан бол, нөлөөллийн ажил явуулсан бол, тийм зорилттой аяныг явуулсан болвол энэ гэмт хэрэгүүд ядаж 50-аас дээш хувиар буурах байсан байна гэдэг нь бол эндээс харагдаж байгаа маань зүй тогтолно. Тийм учраас энэ одон туяа гишүүний санаачилсан хууль болвол яг цаг үеэ олсон цаашлаад магадгүй ч юу яах вэ? Ер нь бол бусдын амь бие эрүүл мэндийг тодорхой аюулт үзэгдлээс өрчсөн сэргийлэх ийм зохицуулт болж чадна гэж бодож байгаа. За асууж байгаа асуулт нь болохоор тэр засгийн газраас гаргасан тэмдэглэл дээр байгаа хуулийн төсөлд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэсэн гишүүний сургалт зохион байгуулах чиг үүргийг хөөцлөхдөө зөвхөн цэргийн албан хаагч оролцохоор хязгаарлахгүй эрсдэлтэй бүлгүүдийг мөн хамруулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байна. За бол гомдол хаана их гарч ийн гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төвшөнд хүний эрхийн гомдлууд амун цагдаагийн байгууллагын төвшөнд хүний эрхийн гомдлууд зөнгөлж гарсаар ирсэн. Тэгэхээр энэ бол цаашаага өргөн хүрээтэй байх л та. Тэр яг энэ эрсдэлт бүлэг гэдэг нь хүний эрх зөрчигдөх магадлалтай тэр цэгүүдийг хэлж байгаа. Энийг шийдвэл хуулийн төслийнхаа хүрээнд яаж найруулж оруулж байгаа вэ? Энд бас асууж байгаа шалтгаан нь зохицуултыг нэгэн тал энэ хууль өөрчилж байгаа юм чинь, хуулинд өөрчлөлт оруулж байгаа юм чинь хамар хүрээгийн насар тодорхой явц цав гаргачвал олон асуудлуудыг бид нар урьдчилан шийдэх боломжтой байна гэж харагдаж байгаа. Энэ асуултанд Салдангийн одон туяа гишүүнээс хариулт авъя. За хууш санаачлагч Салдангийн одон туяа гишүүн хариулнаа. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ эрсдэлт бүлэгт бас оруулж болохгүй юу гэсэн байгаа. Тэгэхээр ер нь энэ хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 33-т эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа нь ямар газар хийгдэх вэ гэхээр яг саяын таны хэлдэг энэ эрсдэлт бүлэгт ингээд бүр нэр заагаад хийчихсэн байгаа. Энд хүн өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт гэж байгаа. Тэгэхээр бүх газарт гэдгэд юу орох вэ гэхээр яг хорих анги, за цагдаа орих анги, сэтгцэн эрүүл мэндийн төв, за тэгээд асрамжийн газрууд, за бусад оронд бол дөрвөстийн байр гэдэг ингээд хүн өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй гэхээр эрх нь хязгаарлагдмал ийм хүмүүс гэсэн. Тэгэхээр эдгээр хүмүүс бол бүгд энэ хуулинд бол орчихсон байгаа. Миний нэмж байгаа зүйл бол юу вэ гэхээр энэ бүх газарт гэдэг энэ цэргийн байгууллагуудын албаагч ордоггүй байсан. Яагаад тэгэхээр шалтгаан нь би энэ төрийн нууцын
төрийн болон албаны нөөцийн тухай хуультай холбоотой юм гэж бодсон. Цэргийн ангиуд, цэргийн ангийн бүрэлдэхүүн одоо бүх энэ байршил, нөөц энэ бол нууцын зэрэгэлтэй байдаг учраас энэ ороогүй. Тийм учраас бид бол энэ дээр энэ хүний эрхийн зөрчил явагдаад байгаа учраас нэмээд цэргийн албан хаагчдад энэ сургалт сурчлагаа соён гэгэрүүлэх ажлыг нь хийж өгөө гэж байгаа. Хамгийн гол нь одоо нэг хэрэг гараад бид нар бөөн л одоо сенсац болоод тэрч буруутай энэч буруутай гэх оронд урьдчилан сэргийлэх ажлыг нь бол яг олон улсын одоо энэ зөвлөмжийнхаа дагуу хий гэж байгаа. Одоо улсын их хурлд бол энэ эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэдэг бүр энэ олон улсын конвенцийнхаа дагуу энэ бүх одоо сургалтууд урьдчилан сэргийлэх ажил нь хийгддэг. Тэгэхээр яг энэний дагуу бусад орны туршлагыг одоо хариуцаад хийя гэж байгаа. За сүүлийн үед бол Батлан хамгаалах яам зэвсэг түвшинд бол олон төрлийн реформын ажлуудыг эхлүүлчихсэн байна л да. Бид нар бас энэ хэвлэлээс хараад байж байна. Хүний эрхийн хяналтын зөвлөл, за энэ цэргийн албыг эрсдлээс чөлөөлье гэдэг юм реформ юмнууд хийж байна. Гэхдээ энэ бол ганцхан одоо нэг яамны юм уу одоо ажил биш. Энэ бол бүгдээрээ улсын их хурл, засгийн газар, ард иргэд бүгд л одоо энэ дээр ингэж ажиллах шаардлагатай байгаамаа. Тэгээд та бүхэн мэдж байгаа өмнө нь нэг хэсэг одоо тэр нэг тусгай салаа илүү нэг кино гарахад хүмүүс залуучууд бүгд цэрэгт явъя гэж маш гоё юм ирмэлцэлтээс одоо цэрэгт явна гэхээр л хүмүүс бүгд юм айдастай болчихсон. Тэгэхээр бид нар энэ олон нийтийн түгшүүртэй байдал, энэ одоо харьхас хэрцгий балмад энэ бүх зүйлийг бол ангид байлгахын тулд энэ эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бүр энэ том утгаар нь одоо ингээд хийя гэдэг жбайгаа учраас таны эрс. За одоохон. За нийслэлийн ерөнхий боловсролын 69 дугаар сургуулийн 1986 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа болон төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд төгсөлтийнх нь 40 жилийн баярын мэнд хүргье. За Сүхбаатарын Эрдэнэ бол гишүүн тодруулъя. Энэ одон гишүүнээ сая 26 оны 5 сарын 1-ний өдөр хууль зүйн байнгын орноос оруулж ирээд чуулганаар нэг том тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай гэд засгийн газарт чиглэл өгсөн хэд хэдэн асуудлууд байгаа. Энэ бол айгүй том дүгэлд гарсан сүүлийн бараг жил гарны хугацаанд тодорхой одоо хүний эрхийн зөрчил, тэр тусмаа эрүүдэн шүүхийн асуудал, тэгээд яаж хохирсон, тэр хохирлыг яаж нөхөн төлөвлөхийн, цаашид яаж ийм одоо алдаа дутагдлыг гаргахгүй байхын, энэ өөрөө ягаад системийн шин чанартай юм бэ гэд одоо манай хүний эрхийн дэд хороонд баасан жаргал энэ дээр бас одоо манлайлж ажиллаж байгаа. Тэр яг энэ одоо хуультайгаа уялдуулаад бас яг энэ тогтоолын хүрээнд гарах хуулиудын асуудал дээр бас уялдуулж ажиллаарай гэж хэлэх гэж байгаа шүү.